Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 84-р анги 100 хувиралт ном. Чүфэний үгийг сонссон Сумэй цочирдон мэлрэн зогслоо. Тэр Чүфэний энэ сүр хүчтэй урам зоригтой төрхөнд нь маш их татагдсан юм. Түүний зүрхэнд нэг л сонин мэдрэмж бүрлдэж эхэллээ. Яагад ч юм тэр Чүфэнийг худлаа хэлээгүй, харин хэлсэн бүхнээ биелүүлэх чадaltaй гэж бодон зогслоо. Бяцхан Мэй, чамайг Ситу юу тэр хэд шиг биш гэдгийг би мэднэ. Гэхдээ Гонло юуны эсрэг байгаа болохоор чамд гай авчирмааргүй байна гэж Чүфэн гэнэтхэн хэллээ. Чүфэн, юу гэсэн үг юм? Бүх зүйл надаас болсон. Хэрвээ миний төлөө чи тэгээгүй бол надаас болж чи ийм том зовлонд унчхаад байхад чамайг хаяад явбал би өөрийгөө хүн гэж хэлж чадах уу? Гонло юун гол танхимд асар их нэр нөлөөтөж гэлээ. Сумэй би түүнээс огтхон ч айхгүй байна. Азура дараагийн сургуулийн доторч тэр, гаднч тэр. Би түүнээс айхгүй гэж Сумэй бат хэлв. Сумэйн ингэхийг харсан Чүфэн яахаа мэдэхгүй болчихов. Сумэй Гонло юунаас айж байгаа юу? Мэдээж айж байгаа. Гол танхим бол Гонло юуны өмч болохоор тэр шүү дээ. Түүний эгч Сурав хүртэл Гонло юуныг дийлэхгүй байх. Магадгүй тэр айж байсан болохоор л ийм үгсийг ингэж шийдэмгий хэлсэн байх. Чүфэн Сумэйн сэтгэлийг үл ойшоохыг хүссэнгүй. За яахав, чамайг яайдаа байц. Нэгэнт л ийм зүйл болсноос хойш надтай хамт тулааны техникийн барилга руу яв. Очиж сонирхъя. За, би яг 5 дугаар зэрэглэлийн техник сурдгийн билүү гэж бодож байсан юм. Энэ үед Сумэй эргээд баяр хөөртэй цоглог охин болж үсэрч дэгдэж байлаа. Чүфэнч түүний хажууд зам даган алхаллаа. Гол танхим дэндүү том мөртлөө ердөө 2000 сурагчтай. Болсон зүйлс ч асар хурдтай тархаж Чүфэн Гонло юун хоёрын халз тулааны товыг хүн болгон л мэдсэн юм. Чүфэний зураг зарлалын самбар дээр байсан болохоор хүн бүрэл түүнийг танилаа. Тулааны техникийн барилга руу явж байх замд Чүфэнийг харсан сурагчид түүн рүү зан шивнэлдэнэ. Чүфэн иймэрхүү зүйл болно гэдгийг мэдэж байсан болохоор тоосончгүй. Сумэйч бас тэднийг тоолгүй, Чүфэнтэй инээлдэн хохиролдон тулааны техникийн барилга руу орж техникээ сонгож эхэллээ. Гол танхимын тулааны техникийн барилга дотоод танхимынхаас жижигхэн байсан ба ганцхан давхар байсан юм. Гэхдээ хамгийн доод техник нь 3 дугаар зэрэглэлийнх, хамгийн сайн нь 5 дугаар зэрэглэлийнх байв. Мэдээж тулааны техникээс гадна нууцлаг техникүүд хүртэл байсан юм. Гэхдээ тэд ердөө л анхан шатны нууцлаг техникүүд байлаа. Тэр хоёр аль хэдийн анхан шатны амьсгалах дасгал сурчсан болохоор голцоо тулааны техник хайлаа. 5 дугаар зэрэглэлийн техник 100 хувиралт ном ямар хачин нэрвэ? Хэсэг эргэлдсэний дараа Чүфэн 100 хувиралт ном гэсэн номонд татагдлаа. Номоо бариад өөрийн эрэхгүй хуудсуудыг эргүүллээ. Унших тусам энэ техник Чүфэнд улам их таалагдсан юм. Энэ нь хувирах төрлийн тулааны техник байсан ба сүнсний энерги асар их шаарддаг техник байлаа. Сүнсний энерги ялгаруулан хэлбэржүүлж зэвсэг бүтээдэг. Өөрсдийнхөө хүслээр ямар ч төрлийн зэвсэг бүтээж болно. Хутга, жад, сэлэм, жадад сэлэм, цавчуур, дэгэ, сэрэт жад, таяг, цохиур, ташуур, бороох, алах, сарвуу гэх мэт төрөл бүрийн хэлбэртэй зэвсэг бүтээж болно. Номонд тухайн зэвсгүүдийг ч яаж ашиглах талаар заавар байлаа. Гэхдээ бүтээхэд хамгийн хэцүү зэвсэг нь ном байв. Хэрвээ ном бүтээж чадах юм бол сүнсний энергиээр сум үүсгэн 10 бээр газрын зайнаас харвж болно. Харвсан сум нь асар хурдан байдаг болохоор бултаж чадах хүн ховор. Энэ дэндүү төгс техник байсан юм. Энийг сурнаа. Сонгож дуусаад Чүфэн номоо бүртгүүлэхээр явлаа. Сумэйг техникээ сонгож дуустал хүлээсний дараа тэр хоёр хамтдаа тулааны техникийн барилгаас гарав. Тэднийг барилгаас гарах үед гол танхимын 20 сурагч тэдний замыг хаасан ба сайн санаж ирээгүй нь элт байлаа.
Яаж байгаа юм? Гэж өөрсдийн бүсэлж байгаа сурагчдыг харсан Сумэй чангаар асуулаа. Тулааны техникийн Настангийн анхаарлыг татахын тулд тэр чангаар хашгирсан юм. Гэвч тэр Настан Сумэйг сонссон ч огт тоосонгүй. Харин барилга дотор байсан сурагч нар байдлыг харах гэж гарч ирцгээлээ. Чи Сур овгийн дүү Сумэй баха? Гэж нэг нь урагшаалхан асуулаа. Яах гэв? Гэж Сумэйн царай нь мөс мэт хүүтрэв. Чамайг гол танхимд ховор байдаг дунд зэрэглэлийн авьяастай гэж сонссон. Ирээдүйд чамайг Азурэ дараагийн жагсаалтанд орно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ чи тийм авьяастай байж яагаад ийм залуутай явж байдгийм? Түүнтэй ингэж ойр яваад сайнаа үзэхгүй шүү. Гэж өөр нэгэн эрэгтэй сурагч инээн хэллээ. Би хүссэн хүнтэйгээ хамт байна. Миний хэрэг та нарт хамаагүй. Гэж Сумэй хүүтнээр хариулав. Сумэй, би зүгээр л сайн санааны үүднээс зөвлөж байхад чамайг ийм ачлалгүй байна гэж бодсонгүй. Нэгэн тийм болсноос хойш шууд л хэлье. Чүфэн гон ахыг өдөө хатгсан болохоор тэр гол танхимд дураараа байж болохгүй. Өнөөдөр бид гон ахын өмнөөс энэ өнгөрөө бацаанд хичээл заах болно. Түүнээс холхон байхгүй бол чамайг ч бас зүгээр өнгөрөөхгүй шүү. Гэж хэлээд нөгөө эрэгтэй сурагчийн царай нь бараалаа. Та нар гон луюуны өмнөөс надад хичээл заах гээв? Эсвэл гон луюуны бөхсийг долоох гэж намайг ашиглах гээв? Хог шаар л байдгийм. Та нар шиг л юмнууд гон луюуны бөхсийг яаж долоохоо бодно доо. Гэхдээ та нарт тех боломж гарахгүй гэхээс айж байна. Энэ үед Чүфэн хүүтнэр инээмсэглээд бардам гэгч нь тэдэн рүү ширтлээ. Тэр бүлэг сурагчид сул дорой байгаагүй ч бас тийм ч хүчтэй байгаагүй юм. Тэд ердөөл спиритийн 8-9 дахь төвшний сурагчид байв. Дотоод танхимд бол тэднийг дотоод танхимын оргил гэх үз. Гэхдээ гол танхимд бол тэд хамгийн яроолтол байна. Чүфэн тэдний яах гэж ирснийг ч гадарлсан юм. Тэд гон луюуны анхаарлыг татаж далбан дорн орохыг хүсэж байв. Гэвч иймхэн хүчтэй байгаа тэднээс айхан битгийх л Чүфэн тоосончгүй. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 85 дугаар анги. Гай газар доороос, гахай модон дотроос. Аль хэдийн ийм гоё үзүүлбэр эхэлчихнэ гэж бодсонгүй шүү. Дараа жилийн хүртэл Чүфэн амьд байж чадахгүй л гэдэг байна да. Харин тийм ээ. Гон ахыг өдчхөөд яаж гол танхимд тайван байх юм? Гон ах түн рүү дайрахгүй байсан ч олон хүн түүнийг тайван байлгахгүй. Иймхэн хүчтэй байж гол танхимд ч байх бүрэл хэцүү болно доо. Болж байгаа зүйлийг харсан хүмүүс хүүтнэр инээмсэглэн ярилцсан. Тэд Чүфэнийг өнөөдөр нэвширтлээ гөвүүлнэ гэж бодож байлаа. Чүфэн спиритийн 7 дугаар төвшнээс гадна ямар ч авьяасгүй. Гол танхимын хүссэн хүн нь түүнийг үхтэл нь зодож чадна. Тиймээс ч гон луюуны туслахууд Чүфэн рүү хараахан дараагүй байсан юм. Тэднийг өөрсдийн биеэр хөдөлгөхөд Чүфэн дэндүү сул дорой байсан юм. Муусан хог шаарнууд нэг нэгээрээ дайрах юм уу, бүгдээрээ зэрэг дайрах юм уу? Гэж Чүфэн тэдэн рүү ширтэн бардам хэллээ. Ямар өнгөрөө юм бэ? Доод зэрэглэлийн ч авьяасгүй бацаан байж биднийг хог шараар дуудна гинэ. Өнөөдөр чамд хичээл заахгүй бол чи хизээч тэнгэр хэр өндөр, газар хэр гүн гэдгийг мэдэхгүй юм байна л да. Чүфэний үгэнд ууралсан нэг сурагч ураг шалхан Чүфэн рүү дайрлаа. Түүний гар Чүфэнд хүрэхийн даваан дээр Чүфэн түүний бугуунаас чангаар атгалаа. Хүчтэй базалтаас болж тэр 1 сантиметр ч хөдөлж чадахгүй байв. Түүний дайралтыг хаачих вэ? Харж байсан хүмүүс гайхширцгаалаа. Чүфэн рүү дайрсан хүн спиритийн 8 дугаар төвшний дорой нэгэн байсан ч Чүфэнийг нухахад хангалттай байсан юм. Гэтэл Чүфэн түүний дайралтыг юу ч биш юм шиг хаачсан нь хүмүүсийг цочролд ороход хүргэв. Чүфэн жаахан хүч гарган гараа доош дарах үед яс хугарах чимээ гарч нөгөө сурагчийн гар нь хугарлаа. Чүфэн тэгээд зогссонгүй. Хөлөө өргөөд түүний зүүн өвдөг рүү өшгөлөхөд ахиад нэг хугарах чимээ сонсогдож нөгөө сурагчийн хөл нь хугарах үед тэр чангаар ойрлон газар тунан өнхөрлөө.
Харж байсан хүмүүс цочролд орон мэлэрч байхад Чүфэн урд зогсож байсан сурагч руу сүнс мэт дайрлаа. Түүний нодрог хүчтэйгэгч нь тэр сурагчийн нүүрэн дээр бууж эрүүг нь хуглав. Наад новшо тахир дутуу болгоод өг. Нүдэрэмхийн зур хоёр хүн нь газар тунахыг харсан нөгөө сурагчид ч уурлан зэрэг Чүфэн рүү дайрцгаав. Яг цагаа оллоо. Тэдний төрөл бүрийн тулааны техниктэй нүүр тулсан Чүфэн хүйтнэр инээмсэглэх үед нүдэнд нь цахилгаан цахиж биеийн цахилгаан могойнууд бүрхлээ. Нар бутран унаж угаа мэт хаа сайгүй цахилгаан тархлаа. Хурц гэрэл харсан хүмүүс өөрсдийн эрэхгүй нүдэ аниж хойш ухарцгаав. Тэр хүчтэй гэрэл алга болсныг мэдэрсэн үедээ тэд өөрсдийн эрэхгүй нүдэ нээлээ. Нүдэ нээгээд байдлыг ажиглах үед тэдний нүд нь бүлтийн мэлэрн зогсоцгов. Чүфэн рүү зэрэг дайрсан 20 гаруй хүмүүс бүгд газарт хэвтэж байсан ба бие нь тасхаар болчихсон байсан нь хүнд түлэгдсэний тод харуулнаа. Тэд газарт өнхөрөн өвдөлтөө тэсэлгүй орилцоож байлаа. Харж байсан хүмүүс эргээд Чүфэн рүү ширдэх үед Чүфэний нэг ч үс гэмтээгүй ба хувцсан дээр нь нэг ч ширхэг тоос байхгүй байлаа. Тэр яолон орилох хүмүүс рүү хараад бардам гэгч нь хэллээ. Та нар шиг юмнуудад надад хичээл заах эрх байхгүй. Үгээ хэлж дуусаад Чүфэн харж байсан хүмүүс рүү хүйтнээр ширтлээ. Түүнтэй харц тулгарсан хүмүүс өөрийн эрэхгүй дагжин чэчирч хойш алхацгаав. Үүслийн төвшний хүмүүс ч ялгаагүй байсан юм. Бусдын зовлонд баха хангадаг хүмүүсийг сандарч байгааг харсан Чүфэний уруул номрон хүйтнээр инээмсэглээд сумыг дагуулan явлаа. Тэнгэр минь, тэр яаж ийм аимшигтай байдаг вэ? Ийм аураа ялгаруулж байхад тэр яаж спирит төвшний хог шар байдаг юм? Үүслийн төвшний хүмүүс ч ийм аураа ялгаруулж чадахгүй. Тэгээд ч барахгүй дөнгөж сая тэр 5 дугаар зэрэглэлийн техник хийсэн. Тэр техник яг юу байсан гэж? Техникийн ауранаас нь харвал 3 аянганы хэм маяг байсан. 3 аянганы хэм маяга байж боломгүй юм. 3 аянганы хэм маяг бол 4 дугаар зэрэглэлийн техник. Гэхдээ саях 5 дугаар зэрэглэлийн техник байсан. Тийм ээ. 3 аянганы техник бол 4 дугаар зэрэглэлийнх. Гэхдээ 3 дугаар хэм маягийг сурчих бол 5 дугаар зэрэглэлийнх болдгийг мэднэ үсттэй. Үгүй тэгэхээр тэр энэ үед хүмүүс бодож зөрөглөхгүй байлаа. Учир нь өнөөдрийг хүртэл Азурэ дараагон үүсгэн байгуулагчаас өөр хинч 3 дугаар хэм маягийг сурч байгаагүй. Тоо томшгүй олон хүн энэ техникийг сурсан ч нэгэн ч 3 дугаар хэм маягийг сураагүй. Гэтэл Чүфэн домогт гардаг техникийг сурчсан байгааг харсан тэд яаж цочирдохгүй байх вүлээ? Тэр залуу тийм ч энгийн биш болол та. Гонлуюуныг өдсөнд гайхах юм алга. Саяын техник нь 3 аянганы хэм маягийн 3 дугаар хэм маяг нь байх. Түүнийг ингэж төгс эзэмшсэн байна гэж бодсонгүй шүү. Лэн ууз үеийн хайж угаа хүн тэр болол та. Тулааны техникийн барилгаас холгүйхэн эрэгтэй эмэгтэй хоёр гарч ирлээ. Тэд цааш явж байгаа Чүфэнийг хүйтэн харцаар ширтэцгээв. Хараач, Гаоли ах Льюбийн эгч биш үү? Тэр хоёр өмнө нь Азурэ дараагон жагсаалтанд байсан. Лэн ууз үед ялагдсныхаа дараа тэд өөрсдийн хүсэлтээр жагсаалтаас нэрээ татамбуулгасан. Лэн ууз үед ялагдсныхаа дараа тэд яагаад ч юм түүний туслах болцгоосон. Өнөөдрийн хүртэл тэд Лэн ууз үеийн төлөө зүтгэсээр байгаагаас гадна Азурэ дараагон сургуульд их ховор харагддаг. Тийм гэж үү? Ялагдсныхаа дараа түүний туслах болохоор шийдсэн юм уу? Тэгэхээр Лэн ууз үе энгийн хүн биш байх нэ? Мэдээж Лэн ууз үе бол Азурэ дараагон сургуульд байгаа цор ганц сүнсний хүчтэй сурагч. Түүний авьяас бэлэг Гонлуюуных шиг өндөр биш ч Гонлуюунд байдгүй сүнсний хүч түүнд байдаг. Тийм ээ. Тэр дөнгөж 19 настай байж Азурэ дараагон жагсаалтын 3-т байдаг. Номер 2-т байдаг хүн эдвэхгүй байдаг болохоор Лэн ууз үе эртөөрөө хизээ нэгэн цагт номер 2 болж л таараа. Лэн ууз үеийн талаар ярих үед сурагчдын нүрэнд бэшрэл тодорно. Түүнийг Гонлуюуны дараа орох гоц сууд гэж албан ёсоор зарласан болохоор тэр шүү дээ.
Тулааны техникийн барилгаас явсны дараа Чоуфэн Сумеяс салж явсан ч байшин руугаа явсангүй. Тэр Азурэ Дарагон сургуулаас явж отогтоо очин өөрийн биеэр гол сурагч болсноо зарлаж гүн цэнхэр луу тугийг уулналсан хотдоо зоохыг хүссэн юм. Гэвч түүнийг Азурэ Дарагон сургуулаас явах үед үүслийн төвчний 2 сурагч дагаж байсныг мэдээгүй юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 86 дугаар анги нууцлаг мастер. Гол танхимын хаа нэгтээ нэгэн хашаан дотор байх цэцгийн талбайд Лэнгүү зүй нэг догшин аратан хооллож суун. 9 дугаар төвшний заан шиг том горил шиг хурц соёотой догшин аратан байсан ч Лэнгүү зүйн урд эгдүүтэй харагдаж байсан юм. Лэнгүү зүй рүү дайралгүй газарт байх хоолыг томоотой гэгч нь идэж байхад Лэнгүү зүй үсийг нээлж байв. Энэ догшин аратан сүнслэг чанар догшин чанараа алдсандаа биш. Лэнгүү зүйн хүчинд бүрэн дарагдсан болохоор түүний тэжээвэр амтан болсон юм. Хүчээр номхотгсон тэжээвэр амтан. Лэнгүү зүй, чиний хайгаад байгаа хүнийг олчихлоо гэж Гаолэ Левбин хоёр түүний ард зогсон хэллээ. Тэдний Лэнгүү зүйтэй харьцах харьцаа нь хүндэтгэлтэй ба жаахан айдастай байсан юм. Тэр хүүг судалсан уу? Гэж Лэнгүү зүй хойш харалгүй нөгөө догшин аратантай тоглонгоо асуулаа. Түүнийг Чүфэн гэдэг ба 15 настай. Тэр уул налсан хотод байдаг Чү овгоос ирсэн. Түүний тулааны төвшин, спиритийн 7 дугаар төвшин. Өнөөдөр тэр гол танхимд орж гол сурагч болсон. Тэр их ширүүн болохоор өнөөдөр гон луюунтай сөргөөцөлдөж зодуулсан. Настан ли саад болоогүй байсан бол тэр өдийд үхчих байсан. Гэж Гаолэ болсон зүйлсийг тайлбарллаа. Настан ли саад болсон? Гэж Настан ли гэдэг нэр сонсоод Лэнгүү зүйн нүд нь анивчлаа. Тийм ээ. Чиний таамаглаж байснаар Настан ли хүчээ нууж байсан байна лээ. Тэр дор хаяж Парафаунд төвшнийх байх. Гэж Левбин хурдан гэгч нь хариулав. Мэдээж тэр бусдыг хуурч болно. Гэхдээ намайг хуурч чадахгүй. Би сүнсний хүчээрээ түүнийг энгийн хүн биш гэдгийг аль хэдийн мэдсэн. Гэхдээ тэр яагаад Чүфэнийг аварсан юм? Тэд хоорондоо холбоотой юм уу? Гэж Лэнгүү зүй гүн бодолд автав. Үгүй л байх. Чү овгийн өөх түүх их энгийн. Тэглэж тэр гон луюунтай жилийн дараа тулалдахаар үхлийн тулаан товлжчихсан. Бид түүнийг алахгүй байсан ч гон луюун түүнийг ална. Гэж Гаолэ үргэлжлүүлэн хэллээ. Өө, их онгороо жаал байх нэ. Гэхдээ түүнийг аль болох хурдан алах ёстой. Огтхон ч саатаж болохгүй. Гэж Лэнгүү зүй нухацтай гэгч нь хэлв. Санаа зовлтгүй. Өнөөдөр тэр Чү овг руугаа буцсан. Тэр өөрийн биеэр гүн цэнхэр луу тугийг овгтой аваачхыг хүссэн байх. Чү овгч нь ердөөл жижигхэн овг болохоор гүн цэнхэр луу туг тэднийг асар ихээр өөдөө татна. Бид түүнийг алуулахаар Зауши ах дүүсийг явуулчихсан. Тэр жал их залтайч гэлээ. Зауши ах дүүс үүслийн 3 дугаар төвшин. Тэдний багийн ажиллагаа байхад тэр жалыг амархан алжихнаа. Гэж Левбин тайлбарлав. Новшнууд. Энэ үгийг сонссон Лэнгүү зүй баярлах нь бэдгийх л улам их уурлаа. Тэр гэнэт тэр хоёр руу чичлээд та хоёр шүн урт байх тусмаа удаан зүүдлэн гэдэг үгний утгыг мэдэхгүй юу? Эсвэл энэ асуудлыг жижигхэн гээд залхуураад байгаа юм уу? Би өөрийн биеэр хөдлөх ёстой юу? Лэнгүү зүйг ингэж уурлахыг харсан Гаолэ Левбин хоёрын царай асар ихээр хувирлаа. Тэд айсандаа хойш алхаад зэрэг хэллээ. Бид одоо яваад түүнийг алжхаад ирье. Гаолэ Левбин хоёр Азурэ Дарагон сургуулаас түргхэн гэгч нь гарч Чү овгийн зүг явлаа. Левбиний гарт гурвалжин шар сахиус байв. Сахиуснаас бүдэг гэрэл анивчин цацарна. Тэр хоёрыг явах тусам сахиус улам гэрэлтэй болж эхэллээ. Энийг харсан Левбин хөмсгөө зангидаад гэнэт зогсоод сандран хэллээ. Нэг л биш байна да. Юу? Энийг харсан Гаолэч бас хөшөв. Зауши ах дүүсийн бие дүлдээсэн сахиуснууд энд байна.
Тэд Чүфэнийг явах үед араас нь дагаж гинтийн дайралт хийсэн байх. Гэхдээ энэ газар сахиус нь мэдрэгдэж байна гэхээр тэд ойрхон байна гэсэн үг. Гэж Лёбин тайлбарлав. Тэгэхээр энийг сонсон Гауле хөмсгөө зангидан сандарч эхэллээ. Тэр хоёр мориноосоо үсрэн буугаад сахиусын гэрэлтэж байгаа зүг рүү явлаа. Тэднийг ойд орох үед сахиус анимчхаа болон улам тодор гэрэлтэж эхлэв. Ойд ороод 2000 метр явхад тэд хоёр цогцос олсон юм. Тэдний цогцсыг бургасны дунд үлдээсэн байсан ба тэд энгийн хувцастай байлаа. Гэхдээ тэдний царайг нь харвал яахын аргагүй заавши ах дүүс байлаа. Гэтэл энэ мөчөд ах дүүс амьсгалахгүй байсан юм. Хамгийн хажин нь тэдний биеийн дээр нэг ч шарах байхгүй байв. Гауле гараа сунган тэдний цээжин дээр тавилаа. Хэсэг мэдэрснийхэн дараа тэр хөмсгөө зангидан нухацтай царай гаргав. Асар их энергийн даралтаас болж тэдний бүх эд эрхтнүүд нь задарч өгсөн байна. Байж боломгүй юм. Чүфэн чин дөнгөж спиритийн 7 дугаар төвшнийх. Тэр яаж ийм хүчтэй энерги гаргах юм? Заавши ах дүүс бол үүслийн 3 дугаар төвшнийх. Энэ үгсийг сонсон Лёбины царайнд цонхиж хариуллаа. Өрсөлдөгчөө энергийн даралтаар алахын тулд тухайн хүнээсээ илүү хүчтэй байх ёстой. Гэтэл Чүфэнд тех боломж байхгүй. Тиймээс түүнд дор хаяж үүслийн 6 дугаар төвшний хүн тусалж байна гэсэн үг. Лингво зүйн зөв бололтой. Бид үнэхээр Чүфэнийг дутуу үнэлжээ. Гэж Гауле арга ядан санаа алдав. Одоо яах вэ? Чүфэн дор хаяж үүслийн 6 болон түүнээс ч дээгүр төвшний хүнтэй хамт байж магад. Хэрвээ үүслийн 9 дугаар төвшин байх юм бол бид яаж чадахгүй? Тэд өөрсдөө ердөөл үүслийн 8 дугаар төвшин болохоор Лёбин яахаа мэдэхгүй байлаа. Үл таних дайсантай нүур тулахаас тэд айж байсан юм. Хэрвээ бид буцаж явах юм бол Лингво зүй гарцаагүй биднийг шийтгэн. Чи түүнийг мэднэ шүү дээ. Бид бол ердөөл түүний удсан хөөхөлдөө зүрхэнд орж ясанд шингэдэг хорыг уумааргүй л байгаа үсттэй. Үгүй, мэдээж үгүй. Гэж хор гэдэг үг сонсон Лёбины царай цонхиж биеийн чэчэрч эхэллээ. Бид Чүфэнийг алахгүй л бол Лингво зүй бидэнд ерөндөг өгөхгүй. Тэр хорыг ахиж ууснаас үгсэн минь дээр. Гэж Гауле бат хэллээ. Лёбин ч ахиж эргэлзэлгүй толгойд өгөв. Лингво зүй түүнийг нууцаар алах гэж явуулсан хүмүүсийг чимээгүйхэн зогцуулчихсныг Чүфэн огтхон ч мэдээгүй юм. Одоо тэр их сайн ааштай байсан юм. Учир нь хэд хоногийн дараа тэр уул налсан хоттой очно. Гол танхимын сурагч болсноо хэлэх үед Чүюаны царай ямар байх бол гэж бодох бүртээ Чүфэн өөрийн эрэхгүй инээмсэглэн. Энэ авра авга ахих байна. Гэнэт Чүфэний царай маш ихээр хувирлаа. Холгүйхэн хэдэн авра мөргөлдөж байсан нь тулалдаж байгааг тод илтгэн. Тэр тулалдаж байсан хүмүүсийн нэг нь түүний хамгийн том авгаах Чүрэний байв. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.